Монголын хөгжлийг ямар хөшүүргээр бид нар цаашаа аваад явах вэ гэдэг асуудал бидний урд гарч ирсэн учраас уул уурхайн бусад салбарууд руу хөрөнгө оруулалт татж эхлэх хэрэгтэй юм байна. Тэгээ уул уурхайн салбарын хөрөнгө гарахад бид нар өөр үйлдвэрлэлийн салбаруудыг хөрөнгө оруулалттай байх хэрэгтэй байна. Тэгээ тэр гадаад бодлогыг эдийн засгчлах хөтөлбөрийн нэг онцлог юу байсан гэхээр бүх элчин сайд нарт уул уурхайн бус ямар салбарт та нар өөрийнхөө хариуцж байгаа орноос хөрөнгө оруулалт татаж оруулж ирэх боломжтой байна. Ямар технологи оруулж ирэх боломжтой байна. Өөрсдөө тодорхойлоод өөрсдөө тэр ажлаа ийм хугацаанд хэрэгжүүлнэ шүү гэж бид нар цаг хугацаатай тавьж ирсэн. Тэгэхээр зөвхөн би энэ дээр та бүгдээ энэ бүгдийг яагаад ярьж байна гэхээр бид нар энэ гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд эрүүл уур амьсгал гадны хүмүүстэй зүгээр эрүүл харьцдаг, эрүүл ойлголцдог уур амьсгал хэрэгтэй байна. Ялангуяа одоо Улаанбаатар хотод гэхэд бүх юм дээр аялал жуулчлалыг хөгжүүлэх гэж бодож байгаа бол тэр эрүүл уур амьсгал хэрэгтэй. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэж бодож байгаа бол тэр эрүүл уур амьсгал хэрэгтэй. 300% өсөж байна. Аливаа юмыг бид нар 100% өсгөхөд тоонуудын үзүүлэлтүүд дээр юу хийгээ хайцсан одоо ингээд харагдаж байгаа. Энэ асуудлыг яагаад ярьж байгаа гэхээр Улаанбаатар бол Монголын улс төрийн үнэхээр нислэг. Сэтгэл зүй, сэтгэлгээний сэтгэл хөдлөл. Та бүгд саяхан уншсан бохоо тэр Германы нэг би тэнд бичсэн бүх юмыг үнэн гэж бодохгүй бай. Тэнд айгүй хэтрүүлэг. Энэ гадаад явсан дээр хамгийн их санаа зовж байгаа юм юу гэхээр ер нь гадаадын том хөрөнгө оруулалтын банкнууд ёстой нөгөө